багшингийн математикийн хичээл дээр хэрэгжилж болох нэг аппликейшнийг танилцуулах гэж байна. За аппликейшны нэр маань MathGames.com гэдэг ийм аппликейшн байгаа. За энэ аппликейшны маань одоо нүүр хуудас нь иймэрхүү хэлбэртэй. За энэ дотор бол хамгийн ихний цэсэнд нь ийм одоо дэд цэснүүд байж байгаа. Стандартын дагуу ямар чадварууд эзэмшүүлэх, ангид нь ямар чадварууд байх юм. За агуулгын дагуу ямар чадварууд байх юм ингээд. За энэ дээр ингээд видео хичээлүүд бас байж байгаа. За жишээлбэл энэ агуулгаар нь чадваруудыг ороод харъя. За ийм одоо үндсэн бага боловсролын математикийн агуулгууд байж байна. За жишээлбэл бутархаалуу ингээд ороод үзье. За ингээд 1-ээс 8 дугаар анги хүртэлх чадваруудыг энд оруулж өгсөн байж байна. За жишээлбэл одоо энэ 4-р ангийн 2 бутархааг нэмэх гэдэг чадварыг сонгоод авъя. За тэгэхээр ингээд хүүхдүүдэд зориулсан дасгалууд гарч ирнэ. За энэ нэг жоохон сурталчилгаа төлбөр төлөөгүй аккаунт дээр нь ингээд сурталчилгаа гарч ирнэ. За энэ сурталчилгааг дуусгаад тэгээд энэ лөө орохлоор ийм одоо дасгалууд гарч ирж байгаа. За энийг одоо ингээд бодоод за хүүхдүүд ингээд хариугаа шалгаад ингээд энд ингээд 10 дасгал гарч ирэх нь байна. Ингээ өөрийнхөө зөв бодож байгаа эсхийг нь шалгаад ингээд яваад авах боломжтой ийм одоо бүх чадруудаар нь ийм дасгалууд байна гэсэн үг ээ. За тэгэхээр энийг ингээд хүүхдүүд хийгээд өөрийгөө шалгаад үнэлээд суралцаад авах боломж бол байгаамаа. За мөн одоо багш нарт зориулсан юм цэс байгаа. За энэ цэсэн лөө орохоор одоо бас ажлын хуудас бүтээж болохоор байгаа. Мөн хүүхдүүдээр тоглох тоглоомыг анги үүсгээ тоглуулж болохоор стандартын дагуу чадваруудыг эзэмшүүлэхэд ажиллах дасгалуудыг ингэж өгсөн байж байна. За ажлын хуудасыг ороод үзье. За ингээд зөндөө олон бэлэн ажлын хуудас байж байна. Энэ ажлын хуудаснуудыг татаж аваад ашиглаж болно. Мөн өөрөө бас зохиож болохоор байгаа. За жишээлбэл одоо 4-р ангийн нэг ажлын хуудас руу ороод үзье. За жишээлбэл одоо гурвалжны төрөл гээд ажлын хуудсыг оруулаад үзье. За энд одоо хэдэн хуудас байх вэ гэдгийг сонгож болж байна. Ямар хуу хэлбэртэй байх вэ гэдгийг сонгож, ямар одоо байдалтай байхыг эндээс ингэ сонгож болно. За жишээлбэл би нэг хуудас. Тэгвэл нэг хуудсандаа одоо за энэ бүрэн байх гэдэг энэ уйлар нь сонгогдох юм байна. За энийг ингэ сонгоод авчихаар энэ маань ажлын хуудасаа боловсруулаад санал болгочдөг. За ингээд энэ ажлын хуудсыг ингээд хүүхдүүдээр хийлгэх боломжтой юм бэлэн хэвлээд авчих юм ажлын хуудсууд гараад ирэх юм аа. За дараагийн нэг өргөн боломж бол энэ Games гэдэг цэсэн дотор нь математикийн маш олон тоглоомууд байгаа. За энэ тоглоомууд бол зарим нь бол ашиглах боломжгүй төлбөр төлж байгаа аккаунт дээр нь ашиглах боломжтой, зарим нь бол ашиглах боломжтой байгаад байгаа. Тэгэхээр за жишээлбэл одоо энэ тоглоомыг ингэ сонирхоод ороод үзье. За энд бас нэг сурталчилгааны нэг юм цөөхөн юу гарч ирээд байгаа. Энэ хугацаа дуусаад энийг хааж болно. За ингээд одоо тоглогчийн өнгө нь шар өнгө байх юм байна. За тэгээд эндээс ингээд тоглолтоо эхлэе. За 1-р ангийг сонгоод авчи. За хасгуудлыг сонгоод авчи. За эхлэх товч нь энэ дээр дарах юм байна. За 16-аас 6-ыг асуул хэд гарах вэ гэд. Би энэ шар өнгөөрөө тэр зөв хариун дээр очих хэрэгтэй юм байна л да. За 10 гарна гэ. За энэ дээр ингээд очиж байгаа. За зөв гэд. За хідээс тийг асуул 6 гарах вэ гэд. За 6-аас тийг асуул 6 гарна гэдэг. Одоо би 6-г хайгаад олж очих ёстой. За энд байж байна. За энийг ингээд авчлаа. За 12-оос 1-ийг хасах юм бол 11 гарна. За 11 гэдэг хариуг би олж очих ёстой. За энийгээ ингээд хулганаа дагуулад ингээд явуулаад байж байгаа. За энэ ингээд ирэхээрээ энийг мөргөөд ингээд устгахчихж байгаа. Тэгэхээр энд аль болох мөргөгдөхгүй байх юутай юм байна. За ийм одоо тоглоомнууд маш их олон тоглоомнууд энэ дотор байгаа.
За энэ аппликейшны хамгийн гоё хэсэг нь энэ Mat Jam гэдэг энэ хэсэг байж байгаа. За энэ лөө ингээд орохлоор яг ийм талбар гарч ирнэ. За энэний гол онцлог нь болохоор хид хідэн хүүхдүүд хамтдаа тоглож болдгийм байна. Тоогоо бодоод уралдаад тоглож болно. За жишээлбэл одоо нэг хувилрыг та бүхэнд үзүүлье. За энэ шин тоглоом бүтээх гэдэг энэ дээр нь анх тоглоомыг ингэж санаачилж байгаа хүн маань дараад. За тэгээд эндээс төрлөө сонгочихно. Бас ангиа сонгоно. За жишээлбэл одоо энд нэгдүгээр ангийг сонгоод за нэмэх хөвлөлийг сонгочихъя. За тэгээд энэ дээр одоо нөгөө шин тоглоом бүтээх товчоод арчиж байгаа. За тэгэхээр энэ дээр ингээд 7769 гэдэг код гарч ирж байна. За энэ кодыг нөгөө хамт тоглох хүндээ өгөөд тэр тоглогч маань энд кодоо хийгээд ороод ирнэ. За одоо энэ дээр ингээд ороод ирэхийг нь хүлээе. За одоо ингээд заяа гэд ингээд ороод ирлээ. За тэгээд одоо энэ дээрээ ингээд тоглоод эхэлнэ. Нөгөө тоглогчтойгоо хамтдаа тоглоод эхэлнэ. За энийг одоо бодоод уралдаад. За дараагийнх нь 40. За ингээд явах нь байна. За өгүүлбэртэй бодлого гарч ирж байна. 8 how many parks. За 9-ийг хийсэн гэд энийг хариулах юм байна. За ингээд бодлогонууд ингээд гарч ирээд ингээд явсаар агаад. За дараагийнхыг нь за large count small count. За энэ дээр чинь 5 10-ыг сонгох юм байна. За next гэд. За ийм how many 6-аг барьсан байна. Биш 5-ыг барьсан байна. За буруу бодсон. Plus. За энийг зөв хариулт нь байж шин. За сонголоо. За дараагийнх нь. За 26 бол 2 10-т 6 нэгжээс бүтнэ гэж байна. Өөр ямар аргаар 26-ыг бүтээж болох вэ гэж байна. За 1 10-т 16 нэгж дээр сонголоо. За энэ аль нь 5-ыг үүсгэж байна вэ гэж байна. За энийг сонголоо. За хэдэн батарей байна вэ гэж байна. За 20 батарей байна гэж сонголоо. За. За ингээд тоглоом манд дуусчихж байгаа. За ингээд заяа 36 оноо авч төрүүлсэн байна гэдэг. Ингээд юу маань тоглоом маань өрнөд хоорондоо өрсөлдөөд хугацаатайгаа уралдаад оноогоороо уралдаад ингээд тоглож болох юм байна.